сууж байсан гэж найдаж байна. Ингээд та нарын гарч байгаачлан өнөөдрийнхөө бичлэгээр орны сонирхолтой баримтуудын парт 2 буюу 2 дахь хэсгийг хамтдаа өнөөдрийнхөө бичлэгээр хийж байна. Тэгээд бичлэг эхлэхээс өмнө өөрөд хамгийн дуутай гэсэн байрлалаа эзлээд бичлэгээ тайван сууж таалал соёрхороо бичлэгэндээ орцгоё. Нэг юм хэлэхнэ сануулж ахин чиглэхнэ. Миний одоо энд байгаа дугнууд ямар ч хамаагүй дараалалт байгаа. Ямар нэгэн газар зүүн байршил эсвэл үсгийн дараалалаар бус зүгээр л миний ингээд утгаад тавьсан дараалалт байгаа учраас зүгээр ингээд гарч ирэхээр ингээд явж юм. Дөрөв удаагийн бичлэгнийхаа нэгдүгээр хэсэгний юг хасчихсан байгаа. Нэгдүгээр хэсэгт бид нарын ярилцсан дугнууд энд байна. Тэгээ ер нь ингээд шууд хасаад явжвал ингээд үзүүштэй тийм ээ. Хэрэг ингээд багасч байна гэдэг нь бас харагдах баг. Яг мэдээж ихний дуг бол бид нарын өнөөдрийн эхлүүлэх бичлэгийг маань эхлүүлэх ихний дуг бол Франц улс маань явж байна. Тийм ээ. Нийслэл нь мэдээж бол хүн болгоны сайн мэдэх, хүн болгоны маань сайдар мэдэх Парис буюу Парис. Яг тэр бол ингэж байна. Бидний баримт ихний Францын талаар хэлэх сонирхолтой баримт гэвэл манай Монгол улсад бол жил болгон маш олон жуулчд ирдэг тийм ээ. Тэгээд ер нь бол аялах гэдэг бол хүн төрөлхтний хувьд ер нь хүн болсны хувьд сонирхол бусад орны соёлыг сонирхож газарнуудын үзэсгэлэн онцлогийг харж бишрэх гэж ер нь хүмүүс бас амрахыг хажуугаар тийм ээ аялдаг. Харин хамгийн хүмүүс их очдог жуулчд тийм ээ аялдаг хүмүүсийг бид нар жуулчд гэдэг. Тэгэхээр хамгийн их одоо олон жуулчин очиж хамгийн олон жуулчин хүлээж авдаг улс бол Франц улс. Яг тоо статистикийн хувьд жил бүр Францад ойролцоогоор 100 сая орчим жуулч ирдэг. 100 сая жуулч. Энэ нь болохоор яг үнийг хэлэхэд одоо ингээд хараад үзвэл тийм ээ мен дээр гэдэг чинь гэдэг хэрэг агуамын тоо 67 сая гэж шиг байна тийм ээ. 67 саяас их бүр агуамын тоогоос их жуулчд жил болгон манай Франц улс хүлээж авдаг байна. Тэгээд би бүх зүйлийг ярихдаа манай гэж ярьдаг учраас ахин анхаарал нэг энд хандуулахгүй байхыг хүсье баярлаа. Тэгээд их хүмүүс зөвхөн Парисыг
уршсан үгүйсгийн аргагүй багяд тийм ээ. Тэгээд уламжлалт хувцас нь Бретон гэвч Францын одоо Парисаас гадна Францын жижиг хотууд жижиг тосгод тэгээд Альпийн нуурнууд ч байдаг. Тэгээд Франц маань болохоор өөрөө маш дарсуудаар алдартай. Wine буюу дарсаараа маш алдартай учраас тэр жижиг тосгон, жижиг бүснүүдгүүд, дарсны бүснүүдгүүд, жижиг хотууд руу хүмүүс тэрийг эдгээр тэр бол мөн адил Парисаас тусгаад Парисаас тусгааргүй асар их жуулчдыг татдаг. Яг одоо өөр миний одоо ингээ бид нар бодож үзвэл одоо танаас надаас би өөр дээрээ жишээ авъя. Хэрвээ хинэг над дээр ирээд та хитэн төрлийн бяцлаг нэрлэж чадахгүй гэвэл би үсрээл нэг 10 төрлийн бяцлаг нэрлэж чадах бах. Одоо фета, моцарелла гэмтэлэн 7 дараа нь орж ирсэн баг 10 хүрэх нүггүй юу. Ихтэл би 10 төрлийн бяцлаг нэрлэж чадна. Агаар Франц улсад нийт 1000 гаруй төрлийн бяцлаг байдаг. 1000 гаруй төрлийн бяцлаг. Чеддер гинт толгонд чеддер орж ирлээ. Чеддер айгуу гоё чеддер дуртай. Харин Францад бүгд өөрийн гэсэн нэртэй, өөрийн гэсэн онцлогтой 1000 гаруй төрлийн бяцлаг байдаг. Францын одоо бүх бүснүүдэгт өөрийн гэсэн уламжлалт бяцлагтай. Зарим бяцлагын болохоор зөвхөн тухайн газарнуудагт л эсвэл ямар өөрсдийн уламжлалт аргаар үйлдвэрлэсэн тохиолдолд одоо тухайн нэрээрээ худалдаалах эрхээ бяцлаг маань олж авдаг. Тийм учраас 1000 гаруй бяцлаг байдаг байна. Маш олон бүснүүдгүүдтэй Франц улс. Яг мэдээж бид нар Мона Лизаг Луврын музейд байдгийг бол мэдэх бах. Дэлхийн хамгийн алдартай уран зургуудын нэг болох Мона Лиза. Өөр миний хувьд сонирхолтой гэж үздэг баримт гэхүүтэй одоо нарийн бовны тал дээр одоо хэрвээ ямар нэгэн нарийн бов нэрлэх гэвэл Франц улсаас гаралтай хүмүүсийн толгойн хөвчлэн нэг бол багет талх орж ирнэ. Аль эсвэл круассан орж ирдэг тийм ээ. Круассан. За тэгээд харин одоо круассан нь биш тэ. Анх Францаас гаралтай бус харин Австри улсаас гаралтай байдаг. Тэр маш олон давхаргатай маслаар дүүргэсэн круассаныг Францын нарийн бовчд зүгээр ингээд өнөөдрийн одоо бидний мэдэх тийм ээ круассан болгож хөгжүүлсэн. Тэгээд ер нь бол энэ бол Францын ер нь бэлэгдэл
маань Европын хамгийн одоо Европ төвд байдаг Франц улсын маань хамгийн эртний зарим модны төрлүүд зарим хэдэн зуун жилийн настай моднууд Францын газар нутаг дээр байдаг. Тэгээд хааны гэр бүл одоо ер нь ингээд хаадууд агнуурын газар байлгадаг байсан юм билээ. Тэр олон хэдэн зуун жилийн настай модыг тэгээд тэр модууд нь болохоор зөвхөн Францад л байдаг маш ховор амьтан маш ховор ургамлууд амьдардаг. Ургамлууд ургадаг. Тэгээд Францын нэг гурдны галт дэрэг вагон галт дэрэг болох TGV гэсэн тийм хамгийн хурдан уламжлалт галт дэрэгнүүд бас Францаас гаралтай. Тэгээд тэр TGV хурдны галт дэрэг маань ер нь бол туршилт хийж байх үеэр 574.8 км/цагт хурдтай байсан. Ер нь бол төмөр замын түүхэн дэх дамжуултуудын нэг гэж явдаг. За ер нь бол юм байна. Манай Франц улс. Тэгээд миний өөр Францын албан ёсны уран болохоор эрхчлөө тэгш байдал ахан дүүс одоо French Revolution буюу нөгөө Францын хувьсгалын үеэс гэдэг ч одоо 1799 он баха. За би буруу байж магадгүй шүү. Тэгээд буруу засаад энэ доор нь үлдээч. Ямар ч байсан тийм Францын хувьсгалаас хойш энэ урайгаа албан ёсны дүрийн үнэт зүйлсийн нэг хിവэр үлдээсэн эрхчлөө тэгш байдал ахан дүүс гэж юу юм бэ? За дараагийн орнол харцгаая. За энэ удаа зүгээр ингэж үлдэж тийм ээ. Одоо энэ байна. Никарагуа яг гэдэг. Яг миний мэдэх Никарагуа бол нийслэл нь мэдээж Манагуа. Тэгээд гараараа хаадаг шүү. За энэ Манагуа. Тэгээд ер нь бол хүйтэн цус рептил амьтад буюу хүйтэн цустай тийм амьтад айгүй сонирхолтой байхгүй юу зүгээр. Тэгээд Никарагуагийн газар нутаг дээр одоо Никарагуагийн одоо нуур нь одоо миний мэдэж байхын цэвэр усны аврах загас зингэг усны аврах загасны одоо нутаг үлгийн нутаг гэж хэлж болно. Одоо Буухан аврах загас энэ цэвэр Никарагуагийн гээд нууранд амьдардаг. Тэгээд хамгийн анх түүхэнтэй болвол далаагаас Сан Хуан мөрнөөр тэр Буухан аврах загаснууд Буухан аврах загаснууд Сан Хуан мөрнөөр сэлэн орж ирээд тэгээд манай Никарагуагийн зингэг усны нууранд тасан цогцоод амьдарч ирсэн гэдэг тийм нэг түүхтэй. Тэгээд
яагаад гэвэл ингээд Никарагуагийн газар нутаг дээр нийт 50 гаруй 50 штэ бүр 50 гаруй галдуул байдаг. Тэгээд ер нь тэдгэрийн ихэнх нь дийлэнх нь номхон талайн эргийн дагуу байрладаг. Тэгээд зарим нь болохоор өнөөдөр үдийг хүртэл идэвхтэй хിവэр байдаг. Газар нутгийнхаа идэвхтэй байснараа Никарагуагийн газар нутгийн өнгө төрхийг ер нь бол байнгын л өөрчилж харагдуулж байдаг. Тийм учраас галтуулны орон байх нь 50 гаруй төрлийн 50 гаруй галтуул гэдэг бол тэгээд газар нутгийн ногдох хэмжээнд бол маш их хэмжээний бүр маш их галтуул. Аргагүй галтуулны орон. За картан дээр бид нарыг сонирхолтой зүйл юу ажиллах вэ? Энд Испани хэлээр ярьдаг юм байна. Ер нь Испани хэлээр маш олон орнууд албан ёсны их улс албан ёсны хэл гэж явдаг учраас одоо жишээ нь Никарагуагийн албан ёсны хэл нь Испани хэл гэж явдаг байна. Юбил Жаро гинэ. За гээд ер нь бол юм байна. За өөр болохоор одоо 50 гаруй галтуулны талаар түрүүн бид нар ярьсан юм байна. Тэгээд Никарагуагийн нуур болох одоо яг Манагуа нуур гэдэг нуур нь болохоор одоо хоёр галт уулан дээр ингээд тогтсон тийм нэг Омэтепе арал байдаг. Тэгээд тэр нь хоёр галт уулан дээр тогтсон. Тэгээд энэ бол маш газар зүүн хувьд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд кофенд дуртай маш олон хүн байдаг бах. Жишээ нь би тэгээд кофенд бол би маш их дуртай. Тэгээд ер нь бол би нэг олон төрлийн кофе амсаж үзэж байгаагүй ч Бразилийн кофений ер нь бол Никарагуагийн кофе бол дэлхийд кофенд дурлагчдын донд маш өндрөөр үнэлэгддэг. Тэгээд уулархаг сэрүүн бүс нутаг нь болохоор яг өндөр чанарын кофений арабика тийм ээ. Арабика кофе дараалахад бол маш тохиромжтой бүс нутагтай сэрүүн бүс нутаг. Тийм учраас маш өндөр сайн чанарын байдаг. Тэгээд олон улсын кофений тэмцээнүүдэд Никарагуагийн кофе үргэлжлэл байнгын тогтмол шүүгчдийн дунд кофенд урлагчдын дунд маш өндөр үнэлгээ авдаг байна. Никарагуагийн кофег амсаж үзэх байна. Яг тэгээд Никарагуа биологийн маш олон янз байдлаараа алдартай 700 гаруй шувууны зүйл олон төрлийн одоо сармагчин тойд бүр ягуар зэрэг амьтад амьдардаг. Тэгээд ер нь халуун орны яг Никарагуагийн одоо энэ халуун орны ойн нь болохоор Төв Америкт хамгийн үнцэнтэй экосистемүүдийн нэг гэж юу тийм байлаа. Хамгийн
яг одоо өнөөдрийн байдлаар танихгүй хүн бараг байхгүй бах. Харамсалтай нь таны үйл ажиллагаа явагдаж байгаа орон. Гэхдээ бид нар өнөөдөр тэр талаар ярихгүй. Харин ойлгох сонирхолтой байлгах үднээс сонирхолтой баримтуудын сонирхол ерөн зүгээр баримтууд ярьж өгье. Тэгээд Украин улс тийм ээ. Нийслэл нь болохоор Киев. Тэгээд за энэ төр лүр ингээд тавьчих юм. Нийслэл нь Киев. Нийслэл нь Киев. Тэгээд миний одоо би арай өөрийнхөө мэддэг нэг зүйлээс эхлэх юм бол одоо Орос бол яг ингээд Европ тэгээд Аз гэдэг хоёр дэвтэр Орос зэрэг нэгэн зэрэг оршдог учраас адилхан нөгөө нэг том газар дэлхийн хамгийн том газарнуудтай орон гэж явдаг. Гэхдээ яг Украин бол ингээд газар нутаг нь бүтнээрээ Европ дэвтэр байдаг хамгийн том газар нутагтай улс байхгүй юу? Одоо Европын бүх одоо зөвхөн Европ дундаа Азийг оруулахгүйгээр Европ аль дэвтэрд байдаг Оросыг оруулахгүйгээр яг Украин дагнсан Европ дэвтэр байдаг улсынхаа хувьд газар нутгаараа хамгийн том улс гэж явдаг. Тэгээд ер нь бол одоо энэ газар нутгийн маш үржилшимтэй хөрстэй гэдгийг ер нь бол мэдж байгаа бах. Тэгээд Чернозем буюу одоо ихэнх нь одоо Украины нутаг газрыг Чернозем буюу хар шороо эзэлдэг, хар шороо бүрхдэг. Тэгээд энэ хөрс нь бол дэлхийн хамгийн үржилшимтэй хөрс гэж тооцогддог. Тэгээд тийм зарим нэг статистик тооцоолоор бол дэлхийн нийт Чернозем буюу хар шороо нь болохоор дэлхийн нийт бүх хар шорооны 4/1 орчим нь 4/1-ийг нь Украины газар нутаг дээр байрладаг гэсэн тийм зарим тооцоолол байдаг. 4/1 дэлхийн нийт бүх хар шорооны 4/1 зөвхөн Украины газар нутаг дээр. Тийм учраас тийм за газар нутгийн хэмжээ Чернозем хар шороо тэгээд ер нь бол маш их үржилшимтэй хөрснийхөө ачаар Украин улсаас маш олон улаан буудаа эрдэн шиш тэгээд өөрчн болохоор наран цэцэг гэх мэтчлэн маш олон төрлийн ургамал их хэмжээгээр тариалаад тэгээд экспортлдог. Тийм ч учраас Украин бол дэлхийн томоохон үр тарианы экспортлогчдын нэг улс.
газар зүйн байршлын хувьд бол Днепр мөрний өндөр эрхтэй холбоотой Днепр Днепртэй холбоотой тэгээд ер нь бол хотын газар зүйн гонцлог гэж хэлж болно. Одоо өөр болохоор наран цэцэг тийм дээр наран цэцэг байна тийм ээ. Тэр болохоор өөр юу вэ? Украинчууд мэдээж украин хэлээр ярьдаг 44 сая хүнтэй вишиванка шарвар гинэ вишиванка шарвар зэрлэг гага дахиа гэж байна. Тэгээ газар нутг нь мэдээж Европ тийм бүх улс зөвхөн Европод байдаг улсуудаас хамгийн том 603,550 км². Яг тэгээд ор баримт гэвэл дэлхийн хамгийн том одоо ачааны онгоц нисдэг онгоц тийм ээ. Том ачааны нисдэг онгоц Антонов ан 225 Мариан дэлхийдэр бүтээгдсэн ер нь бол хамгийн том ачааны онгоц гэж явдаг. Тэгээд тэр нь болохоор Мария буюу Марияг украин хэлээс Мария онгоцны сүлд залгасан Марияг украин хэлээс орчуулбал мөрөөдөл гэсэн утгатай. За ийм сайхан газар үр шим дижээлэр дүүрэн газар нутагт орон байна. Яг дараагийн улс руу орцгоё. Дараагийн улс бол манай Шинэ Зеланд, Нисланд, Веллингтон. Яг энэ Австрали улс байна. Австрали хамт байна. Яг Австрали хамт тавьсан байна. Би хамт тавьсан юм шиг байна. Тэгээд энэ болохоор дуг нь мэдээж гальт харахад бол нэлээд адилхан юм шиг боловч мэдээж ялгааг нь бол харж байгаа. Энэ Австралийн дэ болохоор одоо Английн Британий дугны доор нэмтод мод байна. Энд бол нийт 6 хот, Шинэ Зеланд 4 хоттой. За би эхлээд Шинэ Зеландын талаар Шинэ Зеландын талаар мэддэг баримтуудаа ярьж өгчхөөд яагаад Шинэ Зеланд Британи хоёрын дуг ийм адилхан бай гэдгийг бас сонирхолтой баг гэж тайлбар зарим хүмүүс мэдгүй ч магадгүй, зарим хүмүүс мэдчих магадгүй. Меня мамер хатчих. За ер нь бол Шинэ Зеландын талаарх миний хамгийн дуртай баримт бол Шинэ Зеланд эмэгтэйчүүдэд санал өгөх тийм ээ, зүгээр санал өгөх эрх олгосон дэлхийн хамгийн анхны улс. Эмэгтэйчүүд бүх нийтийн сонгуульд санал өгөх эрхээ
онд одоо Шинэ Зеландын эмэгтэйчүүд тийм эрхээ авсан. Энэ нь бол бүх эмэгтэйчүүдэд олгосон анхны бүрэн сонгуулийн эрх байсан. Зүгээр л газар нутгийн бүх эмэгтэйчүүдэд олгосон. Угсаа гарал гэх юу ч хамаарахгүйгээр Шинэ Зеландын газар нутаг дээр байгаа эмэгтэй хүн болгон сонгох эрхээ 1893 онд хамгийн энэ гайхалтай оронд авч байсан байгаа байна. Энэ бол миний хамгийн дуртай баримтуудын нэг. Тэгээд яг феминист тийм ээ хамгийн одоо яг энийг нөлөөлсөн феминист буюу одоо энд нөлөөлсөн маш том нөлөө үзүүлж энэ эмэгтэйчүүдэд сонгох эрх өгөхийн төлөө дэмжсэн феминистүүдийн нэг болох Kate Shepherd гэдэг бол энэ зүйлийн эмэгтэйчүүдэд эрх олгохын төлөө хөдөлгөөнийг удирдсан одоо гол хүн гэж хэлж болно. Тэр түүний одоо энэ ингээд дэмжил тийм ээ. Дэмжил маш олон жилийн турш үргэлжилсэн. Тэгээд эцэст үр шимтгэлээ өгч хууль болон батлагдсан байдаг. Яг өөр Шинэ Зеландын талаарх сонирхолтой баримтууд гэвэл Шинэ Зеланд маань киви жимс тэгээд харин зөвхөн Шинэ Зеландын газар нутаг дээр амьдардаг киви шувуу нь бол зөвхөн л Шинэ Зеландын газар нутаг дээр амьдардаг тийм кивиний одоо энэ жимсний нэртэй шувуу гэсэн. Ингээ энэ хоёроо маш шалдартай. Тэгээд зарим хүмүүсээс мэдж байгаа бах. Одоо Шинэ Зеланд маань маш их хоньор алдаршсан. Тэгээд хүн амын тоо буюу 4,510,000 тийм ээ. Нэг хэсэг бол нэг хэсэгтэй түүхэнтэй бол хонь нь одоо л би сайн мэдгүй байна. Ямар ч бас нэг хэсэг хоньных нь тоо хүн амын тоог давсан байсан. Хоньын тоо хэмжээ хүн амын тоог давсан байсан. Одоо л магадгүй өөрчлөгдсөн байж болох юм. Тэгээд өөр сонирхолтой баримт гэвэл яг Шинэ Зеланд бол газар нутгийн байрлалын хувьд одоо бид нэр энэ дээр харж байгаачлан хоёр маш том арал харагдаж байна тийм ээ. Энэ бол ингээд баримжаалсан газрын зураг. Хоёр маш том арлуудаас гадна ингээд маш олон жижиг одоо энэ дээр харагдах байгаа жижиг арлуудаас бүтсэн тийм газар нутагта. Тэгээд ер нь одоо энэ маоричууд буюу маори соёл нь болохоор Шинэ Зеландын үндсэн уугуул соёлохгүй юу? Маори хүмүүсийн хэл. Тэгээд энэ хүмүүс болохоор үндэсний бүжиг буюу хака. Тэгээд энэ бэлэгдлүүд нь болохоор хэл маори хүмүүсийн тусгай хэл энэ дэр хэдий англи гэж байгаа боловч уугуул хэл болох маори. Тэгээд бүжиг нь улсын соёлын бол гол хэсэг. Хിവэр үлдэж байгаа нь үнэхээр бахархууштай хэрэг. Тийм. Ер нь бол ийм л өөр сонирхолтой баримт гэвэл ер нь бол Английн колоничлалд орохоос өмнө ер нь бол маоричууд ерөнхийдөө бол Шинэ Зеландын байгаль нь маш олон сая жилийн турш одоо тийм ингээд тусгаарлагдмал гэж хэлж болох бах. Тусгаарлагдмал байдалтай байсныхаа одоо ачаар гэхүү маш өвөрмөц болсон. Шинэ Зеландад бол дэлхийн хаанч байхгүй одоо бидний дөрвөн хэлсэлчлэн киви шүү. Машин бол маш онцгой шүү. Шинэ Зеландаас өөр хаанч олдохгүй. Тэгээ мөн
байдлыг одоо ингээд газар нутаг дээрээ бий болгож чадсан. Газар зүүн идэвхтэй бүсэд байдаг галдуул ер нь л ажиглагддаг. Тийм байна. Тэгээд хамгийн өндөр уулных нэрийг санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан хамгийн өндөр уул нь Шинэ Зеландын хамгийн өндөр уул нь бахан мөсөн голлуудаар бүрхэгдсэн гэж сонсч ирсэн. Та бидээ хэрүүн гэдэг би Шинэ Зеландд очиж үзэх болохоор сайн тийм Австрали маань хамт ороод ирлээ. Ингээд ялгаа нь бол ингээд харагдаж байгаа. Шинэ Зеланд нийслэл Веллингтон, Австрали нийслэл Канберра. Веллингтон, Канберра, Шинэ Зеланд, Австрали. Тэгээд би дөрвөн Шинэ Зеландыг ярьж эхлэхээс өмнө амлсанчлан яагаад одоо манай хоёр дугийн хоорондоо ижил төстэй бай гэдгийг товчхон шүү тайлбарлаад тэгээ Австралийнхаа сонирхолтой баримтууд руу оръё. Яагаад вэ гэвэл бид нэр ингээд харж байгаа ч юм тийм ээ. Англи биш Британий тугийн дээр ингээд байна. Зүүнтэй болонтан зүүнтэй. Тэгээд энэ хоёр улс нь хоёлаа Шинэ Зеландч дээр Австралич дээр дүүхэндээ өмнө нь Британий эзэн гүрний колон улсууд байсан учраас тэдний одоо талбайнууд ижил нэгэн загвар буюу Blue and Shine гэдэг тийм загвар. Тэгээд ингээд Британий туг зүүндэд болон байгаа нь бол Union Jack гэж одоо тийм уламжлалын нэр Union Jack. Тэгээд хоёулынхын талбайд болохоор өмнөд тэнгэрт харагддаг одоо одны багц однууд энэ болохоор зүгээр однууд биш харин одны багц гэж явдаг. Тэгээд хоёр улс нэг бүс нутагт байралтыг харуулж байдаг. Яг тэгвэл Австралийн ч гэсэн уугуул иргэд бол дөрөв миний хэлсэнчлэн маоричууд. Тэгээд ер нь л тийм лээ. Тэгээд ер нь ингээл одод нэг одоо тийм бүс нутагт байрлалт ингээд илтгэдэг. Blue and Shine загвараар Union Jack гэж тавигц уламжлалтай. За одоо Шинэ Зеландаа ураагаад Австрали руу орцгоё. Канберра тийм ээ. Олон мэдээж хамгийн хүн болгоны мэдэх сонирхолтой гिचлэг нь хаашаа баримтууд бол Австрали улс маань дэлхийн цорын ганц улс тэнцүү дэв. Австрали бүхэл бүтэн дэв гэж явдаг. Дэлхийн цорын ганц тийм дэв. Тэгээд улсыг ингээд багтааж чадсан. Одоо комбо гэхүүтэй. Тэгээд мэдээж кенгуру буюу имжээрээ алдартай имж. Тэгээд мөн л Шинэ Зеландтай адилхан хонин хүн амын тоог нь давсан байсан шиг имж чигсэн нэг хэсэгтээ одоо бол бараг үгүй байх. Тэгтээ бас л түүхэндээ нэг хэсэгтээ Австрали улсын газар нутаг дээр байрладаг имжнүүд буюу кенгурунууд хүн амын тоо буюу 23 сая тэр үед арай өөр байсан баг. Ямар ч бас нэг хэсэгтээ хүн амын тоогоо давсан байсан имжний тоон. Тэгэхээр Австрали улсад нэг хэсэгтээ хүмүүсээс илүү имж олонтой байдаг. Харамсалтай нь одоо бол тийм байгаа болсон. Тэгээ
бас л Шинэ Зеланд шиг маш олон байгалийн онцлогуудаар алдартай, байгалийн ховор амьтад онцлог уугуул иргэдэн маоричууд, тэгээд коала бас амьтнаар алдартай. Кола биш шүү. Кока-колатай зарим хүмүүс андуурч магадгүй. Тэгтээ үгүй. Ямар ч байсан коала амьтнаараа мэдээж алдартай. Тэгээд их шүрэн талан одоо энэ их шүрэн талан буюу одоо их шүрэн хад гэж бас ярьдаг. Одоо их шүрэн хадад бол маш олон маш том экосистем буюу амьтдын одоо амьд организмын тэм системтэй Green Barrier Reef гэдэг нэг одоо сансраас хүртэл харагддаг маш том авраг амьтдын амьд организмууд энд байрладаг. Хэдэн мянган төрлийн загас, хэдэн мянган төрлийн шүр, тэгээд хэдэн мянган төрлийн талайн амьтадтай. Канберрагийн хажуугаар нийслэлээс бас Сидней хот руу дүүрэн театрын жуулчид маш их зорж очдог. Тэгээ крикетээр алдартай. Тэгээ ер нь бол ингээд нэг том дэвн нэг улс гэж явдаг боловч яг хэдэн хувь гэдгийг бол би одоо сайн хэлж санахгүй байна. Ямар ч байсан газар нутгийн ихэнх хэсэг, дийлэн хэсэг нь хүмүүс амьдрах боломжгүй байдаг. Тийм ч учраас маш олон төрлийн амьтдаар дүүрсэн. Зөвхөн ингээд одоо жишээ нь нийслэл энэ дэнд Канберра. Одоо энэ жижиг хэсгүүдээр л ингээд хүмүүс амьдардаг. Тэгснээс ингээд маш томоохон хэсэг нь хэдөө гэдгийг мэдгүй сайн санахгүй байна. Энэ дээр оруулж наачаад бол маш томоохон хэсэгтэр нь ер нь бол зэрлэг байглаараа байгаа гэж хэлж болно. Зэрлэг амьтдаар дүүрэн дэлхийн хамгийн одоо жишээ нь хорт могой одоо хамгийн хорт маш олон төрлийн могойнууд Австралид байдаг. Хүмүүсийн талаар гэвэл бас Шинэ Зеланд одоо эмэгтэйчүүдэд сонгох хэрэг өгсөн анхны орон тийм ээ. Австрал ч гэсэн бас анхдагч орнуудын нэгтээ ордог. Эмэгтэйчүүдэд эрхээ олгосон анхдагч орнуудын нэг. Зарим мужууд нь болохоор Австралийн зарим мужууд эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг одоо 1902 онд мужийн төвшин буюу холбооны төвшөнд олгосон. Тэгээд анхнаасаа болохоор ер нь бүх эмэгтэйчүүд ижилдэгш байгаагүй. Одоо уугуул эмэгтэйчүүд буюу маоричуудаас гаралтай эмэгтэйчүүд маш олон хязгаарлалтуудтай байсан. Харамсалтай. За юм байна. Яг нийт улс ярьснаа харцгаа би өөрөөс мэдгүй би зүгээр гаргаад Австрал, Шинэ Зеланд, Украин, Никарагуа, Франц энэ болохоор өмнөх бичлэгийн улс орнууд маань явж байна. Хэрвээ энэ өмнөх ихний хэсгийг үзэх бол ихний хэсгээрээ бид нар Швейцар, Польш, Португал, Словак, тэгээд Ирак, Гайти биш. Гайти тэгээд Норвег. Чам болохоор Денмарк гэлээ гэж тэгээ Монгол Америкийн талаар ярьсан. Ихний хэсэг дээрээс үзээрэй. Яг дараач улс маань Туркменистан гинэ. Нийт 4
явуулсан байна тийм ээ. Тэ 4 тавуулсан явуулсан байна. За ер нь энэ 5 дээр өнөөдөр дуусахгүй яг уу. За Туркменистан гэлс явчих. Ой урд бичлэг болох гэж байна. Яг Туркменистан манай нийслэн Ашхабад. Тэгээд зарим хүмүүс мэдчих магадгүй нэг юм Каракум гэдэг би жоохон багтаа чихэр айгүй хитдэг их дуртай байсан. Тэгээд энэ нь болохоор яг үндэ Каракум буюу Туркменистаны одоо зүйл хамгийн алдартай зүйл Каракум байсныг мэддэггүй байсан. Тэгээд том болоод л олж мэдсэн. Чихрэн энд тавьчих тэгээд хүмүүс ер нь л мэддэг баг. Энд зарагддаг. Маш гоё амттай чихэр байсан. Одоо ч бага. Тэгээд Каракумын зүйл нь болохоор Дүү Азийн хамгийн том зүйлүүдийн нэг газар нутгийн ер нь бол Туркменистаны одоо улсын газар нутгийн их хэсгийг одоо зөвхөн зүйл Каракум зүйл нь эзэлдэг бүрхэгдсэн. Тэгээд Туркменистанд болохоор зуны улиралд маш халуун. Тэгээд өвөл болохоор зүйл шөнөдөө ч гэсэн ер нь бол маш хүйтэн эрс хүйтэн болдог. Тийм учраас эрсдэс зүйлийн уур амьсгал маш ихээр ер нь бол ажиглагддаг орон. Тэгээд Туркменистанд болохоор газар доорх гал буюу Дарваза гяс гэдэг нэг юм 1970-аад онд хий алдагдсны улмаас одоо тэр газар доорх гал нь одоо ер нь бол өдийг хүртэл олон 10 жилийн турш ингээд шатдаг. Тэгээд дүлтэй галын дүл бол одоо хүртэл асж байгаа. Тэгээд үнийг бол хүмүүс тамд хүрэх хаалга гэж нэрлэдэг. Тамд хүрэх хаалга. Тэгээд тэр одоо Дарвазагийн галыг энэс маш сонирхолтой. Үнэхээр сонирхолтой. Тэгээд дэлхийн эрдний хамгийн ховор үйлдвэрийн нэг атуунуудын нэг болох Ахалтеке гэдэг тийм хамгийн эрдний хамгийн ховор үйлдвэрийн морнуудын нэг юм байл. Атуунуудын нэг тийм Ахалтеке. Тэгээд үснийх нь өнгө нь бол үснийхээ өнгөөр маш алдартай. Одоо төмөр металл тийм айгуу гоё гялалцсан алтан өнгийн үсээр алдартай металл гялалцсан. За төмөр гэх жааш. Тэгээд ер нь бол улсын адуугаал бол эднэр гинэ. Манай туркмен хүн гэдэг юм байлаа. Туркмен хэлээр ярьдаг. Тэгээд Туркменистан хүнийг болохоор туркмен гэдэг. Тэгээд туркменчууд болохоор тэр Ахалтеке адуугаа ер нь бол улсын үндэсний бэлэг тэмдэгэ гэж үздэг. Тэгээд Ашхабад хот нь болохоор ер нь бол маш явж байна. Ашхабад хот нь бол ер нь төрийн биш шүн хүртэл ингээд маш их Ашхабад хотын олон барилгууд нь болохоор цагаан гандгаар баригдсан байдаг. Тэгээд заримдаа бүр цагаан хот гэж нэрлэдэг Ашхабадыг. Маш олон цагаан өнгөтэй барилгуудаар дүүрсэн учраас ингээд нарны гэрэлт үнэхээр тод тэгж бараг л гэрэлтэж гялалцаж харагддаг. Шөнө нь болохоор гэрэлтүүлж байгаа. Гэрэлтүүлэхтэйгээ нийлээд ер нь харгал ер нь сүүн хот шиг харагддаг.
сонирхолтой нийслэл улстай. Тэгээд амтд тухай Туркменистаны амтд тухай үнэхээр гоё амттай бидэж үзчихсэн. Маш шүүслэг, үнэхээр баялаг амттай. Тэгээд Кафтан Жапан гэж байна. Туркмен хэлээр ярьдаг Төв Азийн ийм сайхан орон байна. Орон. Тэгтээ хэдий Туркмен хэлээр ярьдаг ч гэсэн яг ингээд Ашхабад ер нь их хөвчлэн яг нийслэл орсороос маш их ярьдаг. Орос хэлээр маш их ярьдаг. Тэгээд морноос гадна морин бүжиг соёл урлагтаа бол маш чухал байр суурьтай зүйлсүүдийн нэг болох морин бүжиг. Тэгээд хивс туркмен хивснүүд бол үнэхээр гайхамшигтай. Туркмен хивс бол маш өндөр дүнлэгддэг. Тийм гар урлын өндөр төвшний одоо хивсээр тооцогддог. Туркменистанд одоо гар урлаар хийгдсэн хивс нэгэх урлаг бол ер нь бүх зүйл урлаг л та. Тэгээд бүр ингээд омог утга бэлэгдэл илэрхийлдэг. Тэгээд Туркменистан улс болохоор дэлхийн хамгийн хаалттай улсуудын нэг байсан түүх байдаг. Олон жилийн турш одоо гадаадд мэдээлэл аялал жуулчлал бол маш хязгаарлагдмал байсан. Тэгээд нэг хэсэгт бол маш нууцлаг орнуудын нэг гэж тооцогддог байсан. Тэгвэл манай монголчууд очиж визгүй зорчих хэрэг байдаг баха. Би буруу санаагүй бол. Тэгээд хүн биш тэ бид нарын өдөр тутамдаа ер нь өдөр тутам анхаа ухаанд хэрэг маш их хэрэглэгддэг. Хүн болвол маш их одоо Туркменистанд хүн маш ихээр үйлдвэрлэгддэг. Туркменистаны одоо цагаан алт гэж ер нь бол өөрсдөө нэрлэдэг юм билээ. Тэгээ гол аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн нэг бол яхахгүй хүн гэж хэлж байна. Ой ишээхгүй шүү. Буруу стак руу хайцав чинь ишээгээд за ингээд нийт 6 улс ингээд ийм ахаад ийм их үлдсэн байна. Энэ бол бид нэр ярьсан ингээд улсууд яг ингээд өнөөдрийнхөө бичлэгэнд хамтдаа байсан та нартай баярлалаа. Сэтгэгдэл лайк дараад тэгээд subscribe дараарай. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгэнд байсанд хамт байсанд баярлалаа. Зарим нэг унтцсан байх чинь сэтгэлээсээ найдаж байна. Тэгээд өнөөдрийн бичлэгний талаар хэлэх санаа оноо байвал сэтгэл